За нэгдүгürt бол хормосын хоолой гэдэг бол энэ ойрогт орнотод болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад за дэлхийн нефтийн тээврийн түүхийн нефтийн тээврийн 20% дамжиж өнгөрдөг хормосын хоолойд одоо асуудал үүсэж байна. За хормосын хоолойтой холбоотой асуудал өмнө нь бас үүсчихсэн, өмнө 3 удаа үүсчихсэн байдгийн. За энэ хугацаануудад бол дэлхийн нефтийн зах зээлийн үнэнд бол бас огцом өсөлтүүдийг бий болгож ирсэн. Одоогийн байдлаар бол 110 орчим доллар болсон байна. Нэг баррел нь. Ер нь бол манай улсын хувьд бид одоо яг энэ асуудал үүсээд эхлэнгүүт л одоо бас Орос улбаны улс буюу манай нийт импортын одоо 97%-ийг дангаараа хариуцдаг улс орн байгаа. За хойд өршөлтөөгөө бол бид нар байнгын харилцаа холбоотой байгаа. Холбогдсон, за мэдээлэл авсан, хангамжийн хувьд бол тасалдахгүй ямар ч асуудал үүсэхгүй гэдэг дээр бол тохиролцсон байгаа. За энэ ийм мэдээллийг бол бидэрт өгсөн. За хоёрдугаарт бол одоогийн байдлаар хоёрдугаарт асуудал үеийн дээр байна гэхээр үнэтэй холбоотой асуудал гарч ирнэ. За үнэтэй холбоотой асуудал дээр бид 60 мянган тонн автобензин дээр бол доктортой $705 авах гэрээтэй. За энэ гэрээг оны өмнө сунгасан. За тэгэхээр А92-ийн хэрэглээ жил сартаа бол бид 80 мянга орчим хэрэгэлдэг. За энэний 60 мянга нь бол үн доктортой байна гэсэн үг. За 20 мянгийнхын хувьд бол Евро 5 стандартын бензин орж ирдэг. Евро 5 стандартын бүх төрлийн бүтээгдэхүүн дээр бас үнийн хөдөлгөөн орж таарах гэдэг. Ийм нөхцөл байдалтай байна. За өнөөдөр одоо би бас сайдын зөвлөлийн хуралдаанаар мэдээлэл сонсоод үнийн зөвлөлийг одоо маргааш худалдах чиглэгдсэн байгаа. За үнийн зөвлөлөөр байлж байгаа нөхцөл байдалтай холбоотой тооцоолол гаргаж үнэн дээр одоо ямар хөө хөдөлгөөн гарах вэ гэдэг тооцооллуудыг хийж танилцуулдаг юм чиглэгдсэн байгаа. Гэдэг ч юм уу ийм дүр зургаар юу ямар байхаар байна вэ? Энийг одоо үнийн зөвлөлийн даргаас асуу. За манай дэд сайд ахалдаг. За дэд сайдаас бас тодорхойлох хэрэгтэй баг. За үнэтэй холбоотой асуудал Евро 5 дээр бол жоохон хөдөлгөөн орно гэсэн. Евро 5 төрлийн бүтээгдэхүүн дээр хөдөлгөөнүүд орно гэсэн ийм одоо хүлээлттэй байна. За ер нь бол ард иргэдэд хандаж хэлэхэд нефтийн бүтээгдэхүүний одоо улсын нөөц бол хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл улсынхаа хэмжээнд одоо хадгалж чадах хэмжээндээ бүх сав суулгаад өргөцсөн гэж байж байна. За энэ 7 хоногтой багтаад Монгол улсын хэмжээнд аль газар нутгуудад хэдийн хэмжээний нөөц сав агуулах барих вэ, шаардлагатай байгаа вэ гэдгээ зарлаад за тухайн газруудад одоо нефт бүтээгдэхүүний агуулах барих саналтай аж ахуй нэгжүүдээс одоо саналыг аваад за авсан саналаа арилжааны банкуд руу өгнө. За арилжааны банкуд сонголтоо хийгээд одоо авцсан одоо зээл олгох болцоотой за санхүүгийн хувьд хүчин чадалтай байна гэсэн аж ахуй нэгжүүдэд өгсөн зээлэн дээр нь одоо хөнгөлөлтөө өгнө гэсэн ийм л одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ойрын үед барилгын үйлчлэл эхлэхээс өмнө үндсэндээ зээлийн одоо хөнгөлөлтийг гаргах за гэрээ хэлцлийг нь хийх бэлтгэл ажлыг хангаад дуусгаж байна.